Зөөж хэлхээсээ нэг үсч. Эрэгтэйчүүд нь яг нэрээ бодоод 100 лахталтаа гэхдээ та нарт яг үндэ 50 л дээрээд нь штэ. Тийм цагаат явах гэж утсаа хажуудаа. Бэлтгэсэн баян. Хотлон цааш битэж. Өнөөдөр тэр нөгөө UB comedy-д юу нэг хэлцээ болсон юм байна шүү дээ. 100% 50% гэх. Тэрэн дээр хоёр бас жоохон туршиж үзмээр санагдаад нэг хэлцээ. Жоохон бас хэлэх үг үлдчихлээ. Тэгээ энэ нь шүү дээ. Зүгээр л яг ихтгэлцээний тэмцээн шиг биш. Зүгээр л яг гэр дотор зүгээр ихтгэлцэж байгаа юм шиг явж байгаа шүү. Тийм болохоор нэг гэхдээ та нар шүү юу аа шүү. Та нар бол шүү. Яг ихчиг тодруулах шүү зэ. Өнөөдөр би эрэгтэй хүмүүс болзон дээр 100% даах ёстой гэдэг дээр бүх эмэгтэйчүүд болон бас дийлэх ирчүүдэн төлөөж хэдэн үг хэлэх гээд ингээд суудлаа үзчихсэн суудлаа. За. Би болохоор 50% хоош төлөх ёстой гэдэг усан дээр байгаа. Ингэж яриад байгаа юм да. Тэгэхээр өнөөдөр би өөрийнхөө үзэл баримтлалын ихтгэлдээ 4 ийм аргумент дэвшүүлсэн байна. За бүгдвал эхнийх нь мөнгө бол эр хүн таны эхний болзон дээр өөрийгөө харуулах нэрийн хуудас юм ба. Энэ дээр бол ерөөсөө те ингээ хоёр талаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүс эхний болзон дээр гэж яриад байгаа шүү. Уулзчихад те яг цаашдаа амьдралхийгүү те эхний болзон дээр тэр эмэгтэй хүнээс тэр ойшоогийн хилдгээл юу гэдгийг тэр илүү 300 кг-ийнхаа зардлыг гаргаад хүрээд ирсэн байна. Тэр олон болзонд санал тавьж байгаа залуучуудаас таныг сонгоод хүрээд ирсэн байна. Тэгэхээр та өнөөдөр те болзонд ирсэн бол яагаад таныг сонгосон зөв бэ гэдгээ бас харуулах нэг таны боломж авах болно. Гэтэ та энэ боломжийг ашиглахгүй байсан ч болно л та. Гэтэ цаашдаа хамт байя гэж бодож байгаа. Эсвэл тэр хүн эмэгтэй таалагдж байгаа бол мэдээж эхний болцоон дээрээ ядаж 100% даагаад харуулчих нь зүйтэй юм аа. За хоёр дахь нь эмэгтэй хүний эмэгтэйлэг энерги дараагийнх нь болохоор нэг юм амар хөөрхөн юм эдийн засгийн холбоотой жижиг факт. Эмэгтэйчүүдийн ерөнхий зардлыг өндөр эдийн гинэ. Одоо тийм pink tax гэдэг юм байдаг гэж юм заяа. Ингээл сахлын татварыг хүртэл те ягаан савлгаатай болоод гараад ирэхээр илүү өндөр зарчилтэй. Тэгэхээр эмэгтэй хүн амьдралынхаа явцад эр хүнийг бодох юм бол эмэгтэй ууш төрснийхөө мэдээ тэгээд ядчил ингээл биений юм ирэхэд хэрэглээс ахуулаад дандаа ийм илүү зарчилтай амьдарч идэм байна. Тэгэхээр тэрэн дээр нь хүртэл 50 50-ах бүлэндээ явах вэ дээ юу юм бол. За хамгийн зүйлийнх нь болохоор за эхний болзон дээр тийм байдгийн байж. А тэгвэл амьдралын явцад гэж харъя л да. Болзоо гэдэг бол мэдээж амьдрал биш. Тийм болохоор энэ хоёрыг бас ингээд ялгаж салгаж ойлгуулъя гэж зүгээр. Амьдралын явцад ингээд эрэгтэй эмэгтэй хүн ингээд нэг гэрт ороод бүх ажлаа хувааж хийгээл тэгээ хүүхдтэй ардчих юм яадаг чи. Тэгэж байжсэн яг нэг орой гоё date night хийнгүүтээ тэрэн дээрээ 50-50 байх юм бол яг тэр эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр хамт байх юм учир нь юм байна. Тэр эмэгтэй хүн тэр эрэгтэй мөнгөч гэсэн тэ ингээл зүгээр гадуур найз охтуудтай уулзаад ингээл хоол идэл хөвтөдөл явах юм биш үү гэдэг 4 аргументыг гаргаж ирсэн байна. Баярлалаа. 4. Наус цагийн чичиж. За ингээд мэдээж талаас үзэл баримтлалыг бүгдээрээ үзэж танилцсан. За эхлэе. За цагаасан. За. Эр хүний одоо ихтэй болохоор ингэж ярьсан шүү дээ. Энэ бол эрэгтэй хүн нь эмэгтэй хүн харагдах боломжоо гэж ярьсан шүү дээ. Энэ болохоор би ч гэсэн одоо жишээлбэл би ингээд найз хүнтэйгээ танилцах байгаа бол би ч гэсэн эмэгтэй хүнийг хараад би ч гэсэн ялгаагүй тэр хүнийг таалах ёстой шүү дээ. Тэр хүнийг би бас дүгнж байгаа юм. Тийм болохоор би ч гэсэн тэр хүний боловсрол өөрийн бие даасан байдал эмэгтэй хүний
тэр гурван байдлыг ер нь бол харах ёстой. Би ч гэсэн болцож байгаа. Би ч гэсэн гэдэг утгаар за эхнийх нь ингээд заасч байгаа. Амьдралын явцад гэдэг тэр сая сүүлийн дөрөвт ярьсан юм нь болохоор амьдралын явцад дандаа 50-50 ер нь бол биш шүү дээ. Чи эхний болцоо би эхний болзон дээрээ өөрийнхөө шийдвэрийг гаргаагүй байгаа. Ер нь бол найзууд гэсэн хоорондоо уулзахдаа бүгд 50-50 төл биш дээ. Тэр чинь ямар аваас уудсан байгаа ш. Аваад үерхийг хуудсан байгаа ш. Найз охин биш. Яг го болзоонд үрсэн нь үнэн. Гэхдээ энэ чинь хоёлаа ялгаагүй тусдаа хүмүүс, тусдаа санхүүтэй, тусдаа амьдралтай хүмүүс гэдэг утгаараа энийг салгаж төлөх ёстой. За эмэгтэй хүн мөнгөгүй биш гэж ярьсан. Тэрэн дээр эрэгтэй хүн ч гэсэн мөнгөгүй биш. Тэрийг 100% төлөвлөлтүүлж чадна. Тийм болохоор тэрийг нэгнийхээ санхүүгийн байдал дараагийн тэр хүн чинь бас дараагийн цалиндаа хүртлээр бас хэд хоног байгаах. Тийм болохоор уус дэсэн хин хэндээ ашигтай. За одоо миний дэвшүүлэх хүрээнд болохоор хамгийн юу нь болохоор 100% төлөвлөмөр байгаа юм бол төлөвлөх ёстой гэж харж байгаа юм бол миний талаас тэр хүн зүгээр голф хийгэртэй болчихлоо гэсэн үг юм шүү. Тэгээд үнэхээр энэ бол үгүйгээ шийдчих юм бол хамаагүй 100% даа штэ. Тэр чинь нэгнийтэй харилцаатай баланс нэгдчихэж байгаа. Санхүүгийн байдал нэгдчихэж байгаа. Амьдрал нь цаашаа цог үргэлжлээд цог төлөвлөд явж байгаа болохоор тэр 50-50 байгаад шаардлага гэж би бодож байна. Гэхдээ эхний болзоон дээр гэж ярьж байгаа болохоор тэрэн дээр 50-50 байх хэрэгтэй. Заалс. Зя. Чи сонирхолтой үзэгтэй юм байна шүү дээ. За сүүлийн юм бас ярьж байна те. Би даасан болцсолтой эмэгтэй гэдгийг хармаар байна гэж байна. Бас ингээ болзон дээр би ч гэсэн хүү юм чинь те бас ингээ тэрийг 50-50 хуваах хэрэгтэй. Дараагийн цалиндаа хүртэл маргааш бацхаг нь бас мөнгө үлдээх хэрэгтэй. Тийм шиг яриад ах шиг байна л та. Одоо би тэгж ялгасан. Тэгэхээр энэ бол bullshit. Хүмүүс яагаад ингэж болцдог вэ гэхээр нэгнийгээ ингэж өөрсдийгөө илүү гүн гүнзгий таньж мэдэх гэж одоо эхний болцсон дээр те илүү гүн гүнзгий таньж мэдэх гэж уулзж байгаа. Тэр үед гүн ингэж эртээ өнгө болцсон ингэ уурж ирчээл тэгэл за би үгүй те болцсон сайхан өнгөрлөө гэж бодъё л тоо. Тэгэхэд ингэж хамгийн сүүлд нь одоо иш татаж яхад найзууд ч гэсэн уулзаад 50-50 байдаг юм бол тэрийг тэгээ 50-50 төлөх юм бол болцохын хэрэг нь юу байгаа юм бэ? Тийм үстэй. Зүгээр л найзын хуваар уулзаал те зүгээр сайхан хамттайгаа хамт байж байгаа л нэг гоё юм хувааж идэл хоёр тийшээ явъя л та. Энийг бол энэ харилцааг бол бид нэр ингээ өдөр тутамдаа хийдэг байхгүй юу те ингээл хамаагүй би бол эртдээ зүйтэй эмэгтэй найзуудтайгаа уулзаад балаас нь тэд болсон шүү гэж нэг рүүгээ ингээл бүгд нь хуваагаад төлсөн рүү шилжүүлдэг. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс хайр дурлалаа ингээ таньж мэдэх гэдэг ингээ уулзсан байхад найзуудын харилцаанаас хэтрэхгүй яг энэ цензурыг те найзууд ч гэсэн 50-50 ингээ төлдөг штэ гэх энийг оруулаад ирэх юм бол тэнцээ ямар ч тийм хайр дурлалын символ тийм бэлэг тэмдэг байхгүй болчих жоохгүй юу. Тэ? Би одоо энэ үедээ болцохгүйгээр зөв өөрөө ч гэсэн найзтайгаа ингээ гоё хуваагаад болох нь штэ. Мэдээж амьдралын явцдаа ингээл бүхэн 50-50 байхгүй шүү дээ. Мэдээж ингээл юу гэдэг чинь гэр орны ажил хуваалцдаг ч юм уу те. Тийм юм чинь болцоо бол тэр чигтээ ингээл амьдрал биш болохоор ядаж болцоон дээрээ ингээд гоё эмэгтэй өнөө ингээд кэрлэдтэй тэгээ ингээ халамжтай гэдгээ харуулаад чамайг би те одоо юу гэдэг танд үгүй танд мэдэх шатн дээр байгаа цаашдаа ингээд аваад явчих шүү гэдэг юм бас нэг гоё символайз тэгээд харуулчихлаа аягүй зүгээр байгаа маа. За энэ үрээд миний таг дууссан байна. Баярлалаа. За одоо энэ дээр нэг юм асуудал байгаа заяа. Үнэхээр дүр эсгэх ямар шаардлага байна гэдэг өнгөт хараад ирээ заяа. За тэр нь яаж байгаа вэ гэхээр үнэхээр танилцж байгаа бол эхний юун дээрээ эхний болзон дээрээ найзууд шиг
үнэхээр бодож бас болох байхгүй. Яагаад гэвэл найзууд шиг байх юм бол харилцаа арай хурдан давтансах боломж бас байгаа. Үнэхээр нэг ил имээр яг хараад хайр дурлалтай эсвэл үнэхээр таалагдсан гэж харах юм бол за их хүмүүс биеэ барьцдаг. За тийм болохоор ер нь найзууд шиг байгаад инээ тэрээгээ 50-50-та хин хиндээ өглөггүй тэгээ салчих юм бол дараа салсан ч гэсэн хин хиндээ ямарч хохиролгүй ямарч гомдолгүй. Одоо жишээлбэл ядчил нөгөөх нь 100% төлчихэд нөгөөх нь нэг юм хийх ёстой юм шиг зүгээр нөгөө хүндээ амар даалгуулж байгаа хүндээ ч эвгүй даасан хүн ч өөрөө эвгүй ер нь жоохон. Тийм болохоор 50-50 төлчүүл одоо жишээлбэл хүн юм аваад сурсан ч гэсэн төлбөрөө төлөөд аваад сурвал нүр бартамжтай нөгөө хүндээ. Жишээлбэл хүн одоо за нэг хэдний сургалтанд суулаа гэж бодоод үзэхэд төлбөрөө төлсөн байвал тэр багшаас ч хүснээ асууж чадна гэсэн. Хэрвээ төлбөрөө төлөөгүй байх юм бол ямар ч төлбөр төлөөгүй байх юм бол чи тэр багшаас юм асуугаад нөгөө багш чинь чамд юм хэлж өгөх бол тэр нүүр нь байх болов гэдгээ бас бодоод зүгээр ах. Ер нь тэрнтэй ер нь нэг холж өрөхгүй. Тэгээд хамгийн гол нь ганц болзон дээр дүр хэсгээд байх ямар шаардлага байна. Ер нь цаашдаа үнэхээр таалагдж байгаа бол насан туршдаа халамжлаа хайрлаа 100% төлөөд инээ тэрэ байж болно шүү дээ. Эхний болзон дээр өгсөн 100% төлөөд хинч чадна шүү дээ тэрийг яг үнэндээ. Тийм болохоор 50-50 анханасаа дүр хэсгээ шаардлагагүй анханасаа бүх юм face to face тэгэхээр гэж би бодож байна. Бодож байна биш. Тийм байх ёстой. Залуусаа. Яа. Это случайно шүү. Бодлоо шүү. Каталчихсан гэж бодсон юм. Нэгэл бүгэн минутэлчээ. Тэгснэ яг үзэл салхицсан та. Йоо би бүр сая бодлоо шүү. The next day. Сүүлээ ярьж байна. За. Одоо миний дүнэлтэй хэлэхээр тэгээд дүнчиг. Тэгэхээр энэ хүн бол миний найз залуу. Тэр одоо хийж болж байгаа. Энэ хүн мэдээж гадуур явхад надад юм төлөвлөдөггүй. Анх танилцсанаас хойш бүр огт тийм байгаагүй. Тэгэхээр энэ үнийг юу яриад байгааг би ашихгүй байна. Тэгээд энэ хүний намайг ямар гоё сайхан халамжилж авч явж байгаа бас би нэг юм ойлгосон юм аа. Тэрний хувьд гэвэл эрэгтэй хүн үнэхээр л хүсэж зориод үнэхээр л чамайг the one this woman гэж бодох юм бол ерөөсөө all in хийд юм байлээ. Яа. Бэдзэн нэг хүн ингэж сууж байна. Чамд баярлалаа. Иймэр таасан чинь жанцгийва. Энэ тэмдэглэж туршлаа. Яа. Постцэм. Малцэм. Гаваа. Яхад байгаа бэ? Тэгээ би энэ дээр бас нэг тийм гоё гэтэн үг хэлмээр байна. Тэр нь болцоо бол амьдрал биш. Болцоо бол тэр хоёр хүн хайраа илэрхийлээд нэгнийг таних нандин хүч. Тийм болохоор амьдрал дээр цаашдаа тавьдаг байна уу байхгүй юу яг болцож байгаа юм бол спил keine Rolle. Gar keine Rolle. Хэрвээ энэ хүн та тэр эмэгтэйг өөрийн болохыг хүсэж ивэл ганц өрөө те бид бүтэн сарын 30 шөнө та болцохгүй шүү дээ 30 өөр эмэгтэй тэл биш боллоо. Тэр эмэгтэйтэй те ганц өрөөхөн болцоо байхгүй бол эр хүн та хэн болох вэ? Ахалтай. Кум. На чаага. За. Миний хоёр дахь ярьсан дэлгэрэнгүй энэ тал мэдээж ядсангүй шүү дээ.
Ер нь харахад зүгээр өөрийнхөө юмыг яриад зүгээр тэгээд ингээд өнгөрөөчлөө. За. Миний дүгнэлт болохоор заяа. Үнэхээр таалагдж байгаа бол тэр эмэгтэй 50% төлчөөр өөрийнхөө боловсралтай, соёлтой би өөрийгөө бие даасан эмэгтэй шүү гэдгийг нотолж харуулаад чинь байхгүйсэн ч гэсэн би амьдралаа явчих чаднаа гэсэн тэр аргументыг нөгөө хүнд мэдрүүлэх ёстой. Тэгэх юм бол нөгөө эрэгтэй ч гэсэн нөгөө эмэгтэйг хүндлэн. За энэ ч сул эмэгтэй биш вэ шүү гэдэг хоёр тав. За үнэхээр 50% асуудал юм бол цаашдын 50 жил чинь бүр асуудал юм шүү. За тэгэхээр үнэхээр 50 жил гоё амьдрах гэж байгаа бол 50% ямар асуудал. За Болтон уу? болцсон. Дууссан уу? Дууссан. Панчлайн байхгүй юу? Яа панчлайн. See? За өөртөө нэг агаад ш. Яг хоо эрэгтэйчүүд нь яг хоо нэрээ бодоод 100 лахталтаа гэхдээ та нарт яг үндэ 50 л дэрээд штэ. Гэтэ хараа. Тэний яг хувийн үзэл бодол чинь яг энэ дээр зөв таалгуулахгүй гэж яг юу гэж боддог. Таны троллейд орсон ч юм лээ. Чаки. Тэрнтэй адилхан штэ. Энэ зүгээр дебет гэхгүй бизнес 100% дааш юм аха баярлаа. Би яг үндэ энэ амьдрал дээр шах. Олон үн зүйлс. Тэгээд тэр хүмүүс алдахаар би тэрнээс нь сонгоцаад байна. Яа, Бичгүй ш. мамстаа байгаа чи. Чи хасаагүй. Мамстаа секунд нь гүйжсэн штэ.